Монгол банкны үндсэн зорилт нь бол үндэсний мөнгөнд тэмдэг төгрөгийн доктортой байдлыг хангахад туушна гэж хуульчилсан. Гэтэл яг боддоор сүүлийн жилүүдэд энэ хуулийн энэ зал хэрэгжихгүй байна. Доктортой байдлыг хангана гэсэн бол үндэсний мөнгөнд тэмдэгтэй. Тэгвэл энэ зал хэрэгжихгүй байна. Хэрэгжихгүй шалтгаан нь улс төрчлөлтөө. Улс төр өөрөө яг нэг үйлхэд. Монгол банкнаас мөнгөний бодлого өргөн барьдаг, улсын хурлд оруулдаг. Нөгөө мөнгөний бодлого нь танихын аргагүй болох батлаад явуулчихдаг. Буцаа явуулахад. Тэгээд Монгол банкны ерөнхийлөгч нар нь энэ асуудал дээр хэрвээ та нар төсвийн тэлтийг ингэж нэг жилээр 27% төсвийг тэлэх юм бол инфляци чинь бид нар та нарын төсөлд байгаа 6%-аар барьж чадахгүй шүү гэдгээ ил зоригтой хэлдэг байгаараа наадах ерөнхийлөгч. Тэгэхгүй бол мөнгөний бодлого өөрөө танихаа болчдөг. Өргөн босруулсан цаасаа өөртөө хараад ойлгохоо болчдөг. Тэр нь төсөв хэлж явахдаа урал руу ороод ирдэг. Нөгөө сайд дарга нар нь гişүүд нь миний төрсөн сум, миний төрсөн аймаг гэж төсвийн тэлтийг ингэ нэмсээр байгаад тэгээ сүүлдээ эн чинь мөнгөний орон зай дээр чинь бодлогын орон зай ямар ч орон зай байхгүй болчихлоо шүү дээ. Гарч байгаа зээл нь өөр импортыг дэмжинэ. Төрийн худалдаа авалт бүгдөө импортыг дэмжинэ. Тэгээд дотоод үйлдвэрлэл нь хөгждөг нэг ийм эдийн засгийн гаж тогтолцоо бий болчиход байна шүү дээ. Энгийн зүгээр нэг 10 хүн ажилладаг аж ахуйн нэг чинь захирлуудын ярьж байгаа зовлон шүү дээ. Энд яг боддогоор. Тэгээд цаасан дээр болохоор эдийн засаг ингээд 5-6 өсөөд идэг гэдэг юм гоё тоотой. Эдийн засаг жил болох өсөөл идэг. Тэлт нь ингээд төсвийн тэлт нь 20% нэмэгдээл идэг. Төсвийн өөрөө 5-6 сүүлийн 10 жил нэмэгдсэн. Эдийн засаг 5-6 дахин нэмэгдээгүй. Яг боддогоор. Иргэдийн худалдаа авах чадвар 5-6 дахин нэмэгдээгүй. Амьдралын чанар 5-6 дахин нэмэгдээгүй. Зөвхөн төрийн төсвийн тэлэлчил нэмэгдээ бацсан. Тийм болохоор одоо олон асуулт авч чинь дарамтсах ерөнхийлөгч төсвийн мөнгөний бодлого өргөн барьсан мөнгөний бодлого хамгаалдаг байгаарай. Намын бүлгүүд рүү болон засгийн газар руу ороод та нарын энэ төсөөлтөөр бид нэр инфляци чинь 6% барьж чадахгүй шүү гэдгээ ил зоригтой хэлдэг байгаарай. Сүүлийн бараг олон жилийн төсвүүдээр дандаа л 6%, инфляци 6% барьнаа л гэдэг. Тэгтэл боддоор одоо 9.2, 24 оны төгсөлтөөр 8.5 гэдэг ч юм уу ийм юмнуудаар бол наран цог дарагта яг бодтой зоригтой юмнуудаа хэлж чаддаг байгаарай. Тэгэхгүй бол ингээд анханасаа та дугаа авчих юм бол эдгээр чи өөрсдийнх нь төрсөн сум өөрсдийнхээ аймаг манай юу гээл ингээл манай намын шийдвэр мэдргээл ингээл нам мөнгөний бодлого чинь бүр өстө бодлого биш болох. Тэгэхээр хуулийнхаа энэ хэрэгжилтийг нэгдүгээр хангадаг байгаарай гэж хэлэх гэсэн. За хоёрдугаар том мөнгөнд дэвсгэртэй асуудал байнга яригддаг. Тухайлбал 50 мянга одоо сурах сонсдог хэдэн жилч болж. Тэгээд Монгол банкны ерөнхийлөгч болсон хүмүүс нэг шинэ мөнгөнд дэвсгэр тэрвэлж аваад газ гаруй өсгөж зурхын нэг юм нэг мөрөөдөлтөй байд юм шүү. Одоо харахаар дандаа тэгдэг. Тэгээд тэрийг жааслаад бэлэглээл ингээл яваад идэм байх лээ. Тэгэхээр та том мөнгөнд дэвсгэртийг хэвлэх үү? Тухайлбал 50 мянгатыг ийм нэг хоёр асуултанд хариулдаг шүү. Энэ мөнгөний бодлогоо та холбогдоод төсвийн бодлоготой холбогдоод та бол яг бодсон шиг яг тодорхой хэллээ. Тэнтэй бол би 100% санал нэг байна. Тийм учраас энэ нэг бодиттой болгох, энийг ингээд ойлгохын тулд бол их хурлын гишүүдийн асуудлыг бодиттой ойлгох, олон нийтэд бодиттой ойлгох, сангийн яамд бодиттой ойлгох энэ их чухал ба засгийн газартай бодиттой ойлгох. Тэгээ би бас түрүүн та бүхэнд хэлсэн. Ер нь бол энэ эрх зүйн хувьд ч гэсэн мөнгөний бодлоготой үйлдэж төсөв баталдаг тодорхой эрх зүйн ийм зохицуулалт хийгдэх шаардлага бол байна. За хувийн хүний манлайлалын хувьд бол би энэ дээр яг таны хэлсэн шиг ямар ч асуудалгүй явж чаднаа. Би бас энэ төрд олон жил ажилласны хувьд бол бас тодорхой байр суурь зөв бодтой энэ шийдвэр гаргагчдад бас ойлгуулах төвшөнд бол нэлээдгүй бас ажил туршлага хуримтлуулсан. Тэгэхээр энэнийхээ үндсэн дээр бол энэ ажлыг би сайн хийж чадна гэж бодож байна. Гэхдээ хэдүүлээ энэ дээр бол эрх зүйн хувьд сайжруулах, зайлшгүй ингэж хийж бид нар энэ Монгол улсын макро орчин тэнцвэржиж, тогтворжиж ингээд зөв бодлого руу орно гэж ингэж бодож байна. За ер нь бол цаашдаа түрүү ирсэн аль болох орчин үеийн технологиг нэвтрүүлэх замаар энэ санхүүгийн үйлчилгээг энэ Монгол улсын санхүүгийн зах зээл дээр хөгжүүлэх рүү илүү мөнгө хэвлэх нөгөө шинэ мөнгөнд төвсгэр төвлөхээс илүү тэр чиглэл рүү би төвлөрч ажиллана. Тэр нь өөрөө бодтой үр дүнтэй
ирээдүйдээ хэрэгтэй ажил болно гэж бодож байгаа. Тэгээ энэний цаана мэдээж хэрэг хэрэглэгчдийн харилцагчийн эрх ашгийг нууцлал энийг хамгаалах шаардлагатай. Тийм. Тэгэхээр яг мөнгөний бодлогоо босруулсан мөнгөний бодлогоо та үнэхээр яг хамгаалдаг байгаараа гэж би танд хүсэж байгаа. Ягаад тэгэхээр танд бас төрийн ажлын туршлага байна. Тэгээд бас тэр нь улс төрч биш үү? За лавцрын ерөнхийлөгчөөс улс төрч биш байсан. Ингээд та улс төрч биш. За бус нь бараг л дандаа улс төрчнөр л байсан шүү дээ, тий. Тэгээд тэр шалтгаан өөрөө юу болгодог вэ гэхээр их хурлын засгийн газар хоёр нь төсвөө ярих батлах хоёртой, өргөн барих хоёртой Монгол онцны хөвгөд тоох болцсон. Мөнгөний бодлого нь уншихаа болцсон. Тэгээд ийм юмнуудын та одоо засаг залруулж ажиллаарай. Яг өнгөрсөн алдаа оноо зөндөө байгаа. Жишээ нь сумын төвийн 1.4 км замыг 3 жил туваагаа төсөвлөөр тавьчихаар ямар мөнгөний бодлого байд юм чи одоо захин зарцуулж байгаа талдаа ажил хийж байгаа талдаа хамгийн хэцүү шүү дээ. Тэгэхээр ийм юмнуудаар бас би яг нэг нүглөө таныг хэрвээ таны засгийн газрын их хурлын баталсан төсөв ийм алдагдaltaй байгаад ийм хэмжээний тэлэлттэй байх юм бол бид нар инфляцийг 8%, 6% барьж чадахгүй гэдгээ зоригтой бас хэлдэг байгаарай. Тэгэхгүй бол нөгөө 6% нь барих гал баахан юм хийдэг, тэр нь өөрөө эргээд хэрэглээний эдийн засгийг хэвддэг, мөнгөний бодлогын орон зайчин байхгүй болгочдөг. Нэг ийм нөхцөлүүд бас байгаа шүү. Тэгээд танд ажлын амжилт хүсье.